бид нар өчигдөр боловсролын ерхий газраас хүмүүс ирээд бас сэтгэл зүйчтэйгээ хамтраад өртөө ч гэсэн 4 өртөө гаргаад тийм бяцхан ном хийсэн байгаа. Тэгээ би тэрийгээ та бүхэнд танилцуулъя. За би болохоор экоцлог миний тэмдэглэл гэдэг их холор гэдэг өөрөө гэсэн бяцхан ном хийсэн. За тэгээд эндээс харуулах юм бол бид нар энэ дэр болохоор би ингээ хүүхдүүдэд ингээ туслан дээрээ ямар вэ? За тэгээд өртөөгөр аялах одоо ингээ дурсамжтай цаг хугацаа ч юм уу тиймэрхүү зүйлүүдээ надад сэтгэл ер нь бичиж өгөөч гэж хэлсэн байгаа. Тэгээ би ингээ нөгөө бяцхан номны хайрныг ашиглангуудаа хүүхэд болгоноос ийм ингээ сэтгэл аваад тэгээ бүгднийгээр ингээ бичүүлсэн байгаа. За тэгээд өчигдөр бид нар болохоор өртөөгөр аялаад энэ дээр болохоор чи би хинбэ буюу 60 жилийн дараа ямар хүн болох одоо чи ерөөхдөө ямар төрлийн хүн бэ гэдэг нөгөө зураг ашиглаад тайлбарлаад тэгээ артал нь ингээд өөрийгөө 10 жилийн дараах би болсон зүйлээ мөн зургаар илэрхийлсэн байгаа. За тэгээ би болохоор ингээ аялаа зугаалаа тэгээ бүр ингээд хамт олонтойгоо найзтайгаа ингээд явж байгаа. Тийм бас амжилттай гац би эмэгтэй болохыг мөрөөдсөн. За тэгээд тэр талаараа би мөн би бол гээд өөрийгөө амтнаар зуршлах талаар өртөөн дээр гашсан л та. Энд болохоор би ирвэхээ гээд өөрийнхөө талаар ингэж шүлэг бичсэн. Би бол ирвэхий, би хөдөлдөг, бяцхан ертөнцөөрөө нисдэг. Би бол сонсдог, хорвоогийн олон чимээнүүдийг гайхдаг. Би миний дуу хоолой хинч хүрдэггүй, би дуулах ярих талтай. Би бол ирвэхий, би мэдэрч байна, үзэсгэлэнт байгалийн гайхамшиг. Би харж байна өөрийн оршин буй газрыг. Би тэмүүлж байна хамгийн гайхалтай амт руу. Би бол ирвэхий. Би мөрөөдөж байна хамгийн үзэсгэлэнт өөрийгөө би болгох гэж. Би найдаж байна хорвоогийн хамгийн нандин хайрыг мэдрэнэ гэж. Би бол аршихой. За ингээд амтнаар өөрийгөө төлөөлөлөө ингээд шүлэг цаас байгаа. За тэгээ мөн бид нар амьдралын экосистемийн талаар үзсэн. Амьдрал яг юунаар тогтдох юм бэ? Хүн бол юугүйгээр ашихгүй юм ч юм уу те ус агаар хэрэгтэй ч юм уу тийм нөгөө усаар ашиглан бяцхан тавлангоор амьтан оршуугийн талаар бид экосистемийн талаар нэлээд мэдээлэлтэй болгосон. Хүүхдүүд бид нар бол Монголын ирээдүйн бид нар их орон энэ Монгол орныгоо өсөлтөнд байгальтай мөн ажил зүйлсийг татдаг үнээр гайхалтай экосистем боловсролтой тийм нийгэм боловсрол өгсдөг. Тэрний төлөө хүүхдүүд бид нар жижиг алтмаастай хогийн сандаа хаях бидний жижиг үйлдэлээс гэж энэ төстэй хөслийн боловсрол гэдэг зүйл оршин тийм учраас хэдүүлээ жижиг зүйлээс тамыг бүтээцгээе.